Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмт хэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насан туршаагүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана сонсогчдоо манай подкастын 52 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдөр та бүхэнд мансууруулах хэмнэн сэтгцэд нөлөөт бодистой холбоотой нэг кейс, мөн насан туршаагүй хүүхдүүд боолын мөржлөг төртөж бие махбод сэтгэл санаагаараа хохирсон жишээ кейс ярьж өгүүлнэ. Тэгээ мансууруулах хэмнэн сэтгцэд нөлөөт бодис харт амьгтай холбоотой кейс ярьж өгнө гэдгсэн шүү дээ. Сүүлийн 9 жилийн хугацаанд Монгол улсад мансууруулах бодистой холбоотой 2100 гэмт хэрэг бүртгэгдэж 2422 хүн холбогдсноос 64 сурагч 216 оюутан байгаа нь за энэ асуудал бол бодит төгшөөрийн хэмжээнд хүрснийг харуулж байгаамаа. Нийт хэргийн 83% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 56%-ийг нь 13-аас 25 насныхан эзэлж байгаа гэдг нь бүр маш харамсалтай. Тэгэхээр ирээдүй хойч үеийн залуустаа харт амих гих цагаан дахлаас татгалзах харт амих гэдэг зүйл ямар аимшигтайгаар амьдралыг ч өөрчилдөг гэдгийг харуулахыг зорьсон No Drug ганц удаа гэж үгүй гэх кино саяхан нээлттэй хийсэн. Одоогоор эхний 3 анги нь бүгд орцсон байгаа юм лээ. Бас моби хамаас үзэх боломжтой. Тэгээ 7 хоног бүрийн пүрэв гарагт нэг анги нэмэгдээд явна. Нийтдээ 10 ангитай юм байна. Энэхүү уран бүтээлийг харт амьгтай тэмцэх албаны санаачлагаар Woo болон A-Artist Production хамтран бүтээсэн бөгөөд Монгол улсад бүртгэгдсэн бодит хэрэгүүдээс сэтвэлсэн учраас илүү бодит бас олон хэрэгтэй мэдээллийг давхар аваад явна гэсэн үг л дээ. Ер нь бол яг кино үзэхээр болсон бодтой гэхээр үзэхэд ч гэсэн сонирхолтой байдаг тийм. No Drug ганц удаа гэж үгүй олон ангид киногоо та бүхэн Mobi Home болон Woo онлайн платформоор 7 хоног бүрийн пүрэв гарагт шинэ ангиа хүлээн авч үзээрэй. Ганц удаа л туршаад үзье гэх нэг бодол олон залуусын амьдралын хамгийн том эргэлтийн цэг болдог. Ялалтад байгаа объектод дайшлан баримтлагааг яаралтай эхлэв. За Монгол улсад харт амих мансууруулах байцын хэрэглээ сүүлийн жилүүдэд анхаарал татах асуудал болж байгаа гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа. Харт амих мансууруулах байцын хэрэглээ ялангуяа залуучуудын дунд нэмэгдэх хандлагатай байгаа. Ихэвчлэн синтетик бодис болон бас канабис төрлийн байцууд хэрэглэгддэм байна. Ингээд харт амхинд донтож амьдралаа алдсан нэгэн эмэгтэй түүхийг сонсогч танд сэрэмжлүүлэг болох үүднээс хүргэж байна. Мөрөөдө тоглоом харт амих хоёрт хожил байхгүй гэдгийг дахин сануулгах нь зүйтэй байх. За ингээд кейс рүүгээ оръё. Сараа нэг хүүхэдтэй 5 жил харт амих хэрэглэж 38 настайдаа 11 жилийн хорих ял авсан. Хүүхэд нь насрамжийн газар руу өөрөө хорих анги руу явсан байна. Хизээ мүдгүй түрэх гэж байгаа найзыгаа харт амхиар дайлж хорихын өрөөрөө чирээд явсандаа л харамсдаг гэсэн гарчигтай. Аавыг нас барснаас хойш манайх гэдэг айл өөдлөөгүй. Ээж маань хүнд өвчтэй би дунд ангийн сурагч байхасаа л хар бор ажлыг гололгүй хийж хичээлийнхээ хажуугаар амьдралаа авч явсан. Гэхдээ би хизээч амьдралдаа гутарч шантарч бууж өгч үзээгүй. 10 дугаар ангитаа сургуулаасаа гарсан. Надад их сургууль сурч мэрэгжил эзэмших ямар ч боломж байгаагүй. Жирийн лайлын даруухай охин өвчтөе ээжигээ тэжээхийн тулд өдөр шөнөгүй л зүтгэсэн. Хөдөлмөрлөж байсан учраас амьдрал болж байгаа юм шиг л санагддаг байсан ч олигтой дээшлээгүй. Ингэж яваад 27 наснда охинтой болж бусдын адил амьдралаа дээшлүүлэх гэж хүний нутгийг зорлоо. Үнэн дээр Монголд өдөр ирэх тусмал хүнд болж байсан учраас охиныхоо ирээдүйг бодож явсан. Ээж охин хоёр минь нийтийн байр түрээслээд үлдсэндээ. Эхний 3 жил гар утасны код тайлах, зочид буудалд ажиллах зэргээр хөдөлмөрлөж байлаа. Тэгээд хурааж цуглуулсан хэдэн төгрөгөөрөө зочид буудал түрээслээд ажиллуулж эхэлсэн. Миний амьдрал ч хөл дээрээ босоод ирлээ. Эх орон ээж рүүгээ яарч байсан ч хятадд цагаачлахаар эрс чулуудсан байсан. Ингэж аваад 2009 оны үед нэг монгол залуудаа танилцаж хамтран амьдарч эхэллээ. Эндээс л миний тарчлаан төдрүүд эхэлсэн. Анхандаа ч хоёр талаасаа амьдралын төлөө зүтгэж хэдэн төгрөг илүү олчих гэд үздэг байлаа. Гэтэл өнөөх залуу хэдэн сарын дараа зүсээ хувиргаж зангаа таниулж эхэлсэн. Харт амигчин байсан юм билээ.
Харт амхныхаа тун хэтрүүлж сэтгцэн өөрчлөлттэй болцсон. Цэцэг навч барьж гүйдэг байсан залуучин догшин ширүүн тис ондоо хүн болж хувирлаа. Зогсоо зайгүй мөнгө нэхэж мөнгө олохыг шаардаж дарамталж зоддог болсон. Мансуурч ирэхээр охинтой минь хүртэл уцаар яриулахгүй холбоо тасарсан. Нүд нь улаанаараа эргэлдээд орчноо мэдрэхээ болоод энд тэнд татаад унана. Арай сэхэлтэй байх үедээ бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэж улайрн дайрн тамлана. Зочид буудлын цэвэрлэгээний өрөөнд мөн ч олон удаа хүлүүлж цоочтой байдаг байлаа. Олсон хідэн төгрөгөө түүний харт амхинд зарцуулна. Би эргээд өнөөх тарчиг амьдрал руугаа уруудсан. Гараас нь мултарч чадахгүй 2 жил орчим хамт амьдралаа. Азар тарчлаан төдрүүд дууссан. Нөгөө залуу шоронд орсноор миний эрх чөлөөт амьдрал эхэлсэн. Гэхдээ хамгийн гонигтай нь нөгөө залуугаас арай гэж салсан ч би харт амхи гэдэг ангал руу нисчихсэн. Түүнтэй амьдарч байхдаа задуулсны улмаас эрүүл мэндээрээ хохирж исэн, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн ч эргэж сэргээгүй, дахиж үр хүүхэдтэй ч болох боломжгүй болсон. Энэ миний сэтгэл санаагаар унах хамгийн том шалтгаан байсан. Хүний нутагт арай гэж хань ижилтэй болоод одоо сайхан амьдрна гэж итгэж байтал эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохироод үлдсэн. Босгосон амьдрал хураасан хөрөнгөч дууссан. Миний амьдралын хар дарсан зөв чиг өдрүүд дахиад эхэлж байгаа юм. Харт амхи хамтран амьдрагч хоёроо үзэн яддаг байсан би түүний алхсан замд орсон. Танил хятад эмэгтэйн гэрт амьдарч харт амхи сорж эхэллээ. Сэтгэл санаагаа өргөхийн тулд орчноос тасарч өөрийгөө чөлөөлж байна гэж эндүрсэн. Ингээд л нэвт шувт донтчихсон доо. Хэрв цаг хугацааг ухраах боломж байдаг бол харт амхийг үзэн яддаг байсан үедээ их орон руугаа явах байлаа. Тэгсэн бол өнөөдөр ийм байдалд орохгүй ээж охинтойгоо илэг бүтэн амьдарч байх байсан да. 5 жил орчим харт амхи хэрэглэсэн сорсон. Сүүлдээ хэрэглэхгүй л бол амьд зомби шиг болцоод хэцүү болсон. Ямар ч үн цэнгүй амьдарч өглөөд юм шиг л болцсон. Ойр тойрон таньдаг мэддэг хүн маань харт амхичин гэсэн нүдээр хараад тоохооч боллоо. Өдөрт 5-6 грамм харт амхи сорж байж хүн шиг болно. Харт амхины тунгаа хэтрүүлээд гудамжинд мансуураад унах ухаангүй болох зэрэг бол энгийн л үзэгдэл болсон. Маргаашнаас л болно. Хэд хоногийн дараагаас л хэрэглэхгүй гэсээр харт амхины ангал руу нисчихсэн гэдгээ би хүмүүсийн үгнээс л ойлгосон. Ойр эмээ нэг хүн чи хизээ өөхөх бол харт амхичин хүний үхэл үг нь үн цэнгүй байдаг юм да. Охиндоо ээжтэй очивол яад юм бэ гэсэн. Ингээд би хүний нутагт нохооноос ч дор амьдарч байгаа гэдгийг ойлгосон. Удалгүй би гадаадын хариатын албаныханд баригдаад хоригдсон. Цагаачлал хүссэн ч болоогүй учраас 10 гаруй жилийн дараа их орондоо эргэж ирсэн юм аа. Намайг ирэхэд муу ижим нь ахмадын асрамжийн газар охиныг аав нь аваад холбоо тасарсан байсан. Би гэдэг хүн өөрийн гэсэн гэр оронгүй учраас цочид буудлаар хэсэг амьдралаа. Охинтойгоо уулзах гэж хайсан ч олдоогүй. Тэгээд нэг хэсэг хятадд код тайлах гар утасны ажлаа хэсэг хийсэн. Хүмүүсийн кодтай гар утсыг хямдхан аваад буцаагаад зарна. Олсон хідэн төгрөгөө ээждээ өөртөө зарцуулаагүй. Өнөөх мөсгээжийг худалдаж авах эрэлт гарчдаг байсан. Монголд мөс үнэтэй учраас өмнө амьдарч байсан улсынхаа таньдаг хүнээс захиалж авна. Танил хүнийхээ нэр дээр карго аваад хідэн хувцас дунд хийгээд явуулсан байсныг би тосож авдаг. Тэнд 1 грамм мөс нь 15,000 төгрөг орчим байхад Монголд олдохгүй олдсон нь 300,000 төгрөг гэдэг байсан. Ингээд л 100 грамм мөснөөс олж амьдралаа алдсан. Халуун намраар ирсэн би өвлийн ихэнх сар гарахад цагдаа нарт баригдсан. Хятад түншээс маань 11-р сард 100 грамм мөс каргогоор ирсэн. Би хүнээс сая гаруй төгрөг зээлээд захиалсан. Хамгийн сүүлд. Тэгээд баг-багаар өнөөхийгөө сорж 100 грамм мөсөө олон хэсэг хуваагаад өөрөөсөө айл болох холдуулаад нуусан. Арга тасрах үед гаргаж ирэх зорилготой. Гэхдээ л би харт амхинаас гарах гэж хэрэндээ хичээж исэн шүү. Бас сорж байгаадаа маш их харамсаж охиноо бодохоор гимшдэг байлаа. Тэгээд хятадд танилцаж хэсэг хугацаанд хамт амьдарсан 2 найзындаа очирсан. 2 найз минь сорж үтсэн үнэн. Гэхдээ тэд Макаод байхдаа сорж үдсэн байж магадгүй. Надад мөсвэнаа сорж үзэхгүй гэхэд тгийгээд ганц 2 удаа сорж исэн. Би хизээ мүдгүйд хөрөх гэж байсан найздаа харт амхи санал болгож түүгээрээ дайлсан гэдэгтээ итгэдэггүй. Мансуурсны хар гайл байх л та. Уг нь би харт амхины хор нөлөөгөөр дахин үр хүүхэдтэй болох боломжоо алдсан. Тийм байж жирэмсэн найздаа харт амхи сороод үзчих гэж хэлэх ёсгүй дээ. Цагдаа нарт баригдаж намайг хоригдсны дараа найз маань сараа сорчих гэд гуугаад байсан гэж мэдүүлсэн байлээ. Тэдний гэрт нууж үлдээсэн 10 грамм мөс гуурс жинг цагдаа нар олсон. Тэгээд 2 найзыг минь шалгаж эхэлсэн. Ингээд шүүхээс намайг бусадтай бүлэглэн харт амхи худалдан борлуулсан гэж буруутгасан. Хэрэглэж сорсон гэдгээ бол хүлээн зөвшөөрнө.
Харин худалдаж зараагүй найз маань худал мэдүүлэг өгсөн бэлээ. Тэгээд шүүхээс надад 11 жилийн хорих ялгаанууж, жирэмсэн найзад маань 4 жилийн ялгаануусан. Хизээ мүдгүй төрөх гэж байгаа найзаагаа хар тамхиар дайлж, хорихын өрөө рүү чирээд явсандаа л харамсдаг. Найз маань хоригдож байхдаа амаржиж, шүүх хурлаас өмнө хүүхдээ аав ээждээ үлдээсэн. Нөхөрт нь тэнсэн харгалзах ялгаануусан байх. Тэгээд л холбоо тасарсан. Өөрийнхөө амьдралаас гадна хүмүүсийн амьдралыг балалсандаа би маш их харамсаж, гэмшиж явдаг. Би амьдралаа олон удаа тгээс эхэлсэн, одоо ч эхэлж байна. Асрамжийн газарт үлдээсэн ээж рүүгээ явна. Тэнд ээж минь байгаа эсхийг мэдэхгүй ч гэлээ. Алдсан амьдралаа олж авахыг хичээнэ. Хар тамхинд хожил байхгүй, хожигдлон зөвхөн хэрэглэгч нь л байдаг гэдгийг би залууст хэлхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Ээж охин хоёртойгоо уулзаж, элэг бүтэн амьдрах мөрөөдөл маань бэлэн гэдэгт итгэсээр би алхаж явна гэсэн байна. Энэ бол тэгээд үнэхээр харамсалтай жишээ кейс байгааз. Тэгээд нэгэнт л мансууруулах юм сэтгцэд нөлөөд бодис хар тамхитай холбоотой кейс ярьж байгаа учраас сонсогчдод бас хэрэгтэй байх гээд хар тамхи хэрэглэж байгааг илтгэх шинж тэмдгүүдийг бас дурдъя гэж бодлоо. Сэтгэл зүйн шинж нь болохоор гинэт зан өөрчлөгдөх, сэтгэл готрал, айдас, хий юм харах, анхаарал төвлөрөх чадвар муудах, нууцлаг, ганцаардмал болох гэх мэт шинж тэмдгүүд илэрдэм байна. Харин биеийн хувьд болохоор нүд улайх, хүүхэн хараа хит том болох, эсвэл жижиг болох, жин огцом нэмэгдэх, эсвэл буурах, нойр гүйдэх, эсвэл хит их унтах, хоолны дуршил өөрчлөгдөх, гар бие салганах. За зан үйл амьдралын хэм маягийн хувьд мөнгөөр бүр байнга дутагдана, хулгай хийх магадлал бас магадлалтай, сургууль ажлаа таслана, шин с ิจ гтэй найз нөхөдтэй болно, өмнөх сонирхлуудаа орхиж магадгүй. За энэ нь болохоор одоо бүр хүн чат руу шилжүүл яадаг вэ гэхээр донтно. Заавал хэрэглэхгүй бол ингээд болохгүй болчдөг. Таталт, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд илэрхээс гадна хэтрүүлэн хэрэглэснээс болоод амь насаа алдах хүртэл аюултай. За яаж урьдчилан сэргийлж яах ёстой вэ гэхээр хамгийн энгийн ойлголтууд нь бол аль болох эрт таних ярилцах. Одоо нөгөө хүнээ зэмлэхээс илүүтэйгээр ойлголцоод ярилцах нь чухал. Тэгээд мэргэжлийн байгууллагад хандах, сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв, хар тамхитай тэмцэх алба, сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээ бас авах, гэр бүлийн дэмжлэг бас маш чухал юм байна. За дараагийн кейс болохоор нэр бүхийн нэгэн аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтнуудтай хийсэн фокус болон ганцаарчлан бүлгийн ярьцлагын хэсгээс нь ингээд маш олон хүүхдүүд ярьцлага өгсөн байгаа байхгүй. Эндээс хүргэе. Энд нь болохоор насанд хүрээгүй хүүхдүүд хэрхэн боолын мөржлөг төртөөж, хар тамхи хэрэглэж, бие махбод сэтгэл санаагаар хохирдог талаарх доорх жишээнүүдээс та бүхэнд хүргэж байна. Жишээ 1. Найз маань онд сурдаг ирээдүйн хуульч болно гэж ярьдаг байсан. Гэхдээ аав нь нас ороод тэгээд ээж нь өвчтөе болсон болохоор эцэг эхийнхээ тавьсан үрийг дарах гээд аргагүй эрэхэнд 11-р ангиасаа сургуулаа хаяад ажил хийж байна. Сардаа олсон мөнгөө үр төлөхөд зарцуулдаг болохоор гэртээ болон өөртөө юм авч чаддгүй. Хүүхдэд өгдөг хөдөлмөрийн хөлс бага болохоор 2 ажил хийсэн ч гэсэн сардаа 500-аас 800 мянган төгрөг олдог ч хүрэлцдэггүй. Манай найз өглөөн цагийн ажил хийдэг, худалдагч, бараа өргөх гэх мэт үдээс хойш нь бааранд ажилладаг. Миний хувьд ажил хийдэг найзууд олон байгаа. Бид нар ажил хийж олсон мөнгөөрөө энэ найзынхаа гэрт нь хоол унд авч өгдөг. Саяхан мөнгөө нийлүүлээд гэрт нь хоньны мах авч өгсөн. Бүтэн том хоньны мах авах гэсэн хүрээгүйлдэ тэгээд төлөвний мах авч өгсөн. Жишээ 2. Ажлын байрны бэлгийн дарамт огтд их хэцүү. Нэг ажил хийсэн чинь тэр ажлын газрын нэг ах намайг байнга үддэг. Тэгэд байж байгаа л хажуу дээрээ сонь юм яриад байдаг. Юу ярих юм бэ гэвэл чи гарч орж байгаа чиний насан дээр ууж идэж наргиж авах нас хүнтэй суучвал гой сайхныг мэдрэхгүй штэ гэх мэт. Заримдаа ирээд хажууд цогсоод чи хүнтэй унтаж үзсэн үү гэж асуудаг. Тэгээд нэмэх 18 гэсэн сайт үзүүлээд энийг ороод үзээж ийм юм үзсэн үү үзчихсэн үү гээл. Тэгэл чимээгүй байж байгаа л хариу хэлэхгүй болохоор байж байгаа л чихэн дээр ирээд шууд чанга хашгирдаг. Жишээ 3. Нэгэнт өртсөн хүн 26-27 хүрээд өөрийгөө татаж авч чадахгүй бол ер нь тэгээд амьдрал нь дууссантай адилхан. Дандаа мөнгөтэй хөвчлэн хөгшин хүмүүст ийм үйлчлэгээ үзүүлдэг. Хөгшин хүмүүс чинь бэлгийн чадах байхгүй болсон учраас гаж юмнуудад дуртай. Гэхдээ мөнгө төлж чадна. Гаж юм хийдэг учраас стресс ихтэй болгодог. Өдөрт 8-9 ийм хүнд үйлчлээд ахаар зайшгүй хар тамхи хэрэглүүлж муухай, ядарсан, хүсэхгүй байгаа мэдрэмжийг нь алга болгоно. Амьдрал нь утгагүй болоод арх тамхи масууруулах бодисд ороод л өнгөрдөг нь их байдаг. Ер нь 14-өөс 15 нас хүрээд ирэхээр хүмүүст үржлүүлээд эхэлдэг. Ерөнхийдөө эдийн засгийн ямар ч боломжгүй хүүхдүүд л ийм юм хийж байгаа. Ар гэрт нь л ашигтай. Маш царай муутай, сайхан царайтай байх ялгаагүй. Жишээ 4. Хүүхдүүд өвс татах нь нийтлэг байгаа. Ялангуяа 10 жилийн хүүхдүүд их хэрэгжилж байна.
Шүдэнзний хайрцагт хийгээд мөнгөөр зардаг. Бид болиулж чадахгүй байна. Амнаас нь хөөс сахарч унаад ээж аавд нь хотод очиж эмчлүүлсэн тохиолдол байгаа. Аймаг учраас цагдаагийн байгууллагатай боловч эмчлэх байгууллагагүй тул Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн. Жишээ 5. Хүүхдийн хажууд утааг нь үнэртүүлээд байхдаа мансуураа тасдаг татагддаг. Анхандаа дандаа танилуд нь амаараа сурталчилж гоё гэж итгүүлж хэрэглүүлдэг. Гоё найзуудтай болоод гоёагаа гэдэг орчин бас хүүхдэд их нөлөөлнө. Эхний хэдэн сар бол угаасаа гоё хөгжүүлтэй бай гээл тэгдэлтэй. Бүтэн 3 цаг бөөлжөд байгаа мөртлөө гоё айл хэдэдэг. Дайлуулаад хэрэглэсэн зарим нь харт амхийг цаашдаа хэрэглэхэ болдог боловч өвснөөс ол буцахгүй. Пи унгаа өвсөөс орчоод явдаг. Тэгингээ бусдад сэтэл өгөөд байдаг. Дийлрүүд хүүхдүүдээс мөнгөтэйг нь олзолж хэрэглэгч мөнгөгүйг нь бол дийлэр болгоно. Хин наашаа гэснийг нь л татахыг бодно. Жишээ 6. Хараа хяналтгүй хүүхдүүд л харт амхинд ордог. Айх санаа зовох юмгүй хэрэглэн ер нь өөр хүнд татуулаад эффектэнд орж байгааг харж шоолох гоё яадаг. Уг нь хүн уруу татахыг нүгэл гэж ярьдаг мөртлөө нэгнийгээ татуулаад шоолоод тэгж яагаад оруулдаг. Ер нь дахиж татмаар санагдана. Зарим нь нөлөөлөхгүй юм байна гэдгийн бэлээ дахиж хэрэглэн гээл. Тэгснээ дахиад хэрэглэн гээл. Баг багаар дуртай болдог. Өвсийг хүмүүс зүгээр гэж боддог. Хамаг юмных нь суурн шүү дээ. Тамхи татаж чаддаг хүн өвс татна. Тэгээд иммун дараа нь сэргээшийн төрөл рүү орно. Цаашдаа тэгээд харт амхи мансруулах бодис руу ороод хүндрэх магадлалтай. Жишээ 7. Сэтгэл санааны дарамт их амсдаг гэж боддог өөрсдийгөө л буруутгадаг штеп. Үүнээс болоод дахиж шуул амиа хорлох сэтэл төрдөг. Яагаад би хүнд хэлчихвэ? Хэлснээс болоод ийм асуудал улам хүндэрчлээ гэж бодсон. Тэгээд бас эхнэр нь мэдчихвэл охид руу шууд дайраал нөхрөө л өмөрөөд байдаг. Тэгээд мэдчихээрээ охидыг дарамтлаад цаашаа амьдрах аргагүй ботлон бичүүлэн ярина гэж дарамтлагдаг. Жишээ 8. Ганданд хүүхдийг оруулсан зөксөн асуудал гардаг. Түүнийгээ бэрээдэн гэдэг ёстой холбож тайлбарлсан. Угаасаа уламжлалт байдлаараа хандаж байгаа мэт өөртөө зөвтгөж байсан бөгөөд хүүхдэд тижээж чадахгүй байгаа айлын хүүхдүүдийг номонд хүргэж байна гэж хамбан тайлбар хэлж байсан. Жишээ 9. Овоолсон хог дээр өглөө 10 юм уу 11 цагт гараад орой гэгээ тасрахаар ажилласаа буудаг. Хог дээр ажиллахад эхлээд муухай үнэртдэг байсан боловч одоо үнэртэн тасцсан. Хогийн машин дээр гарч байгаад хөргөгч буулгаж байсан хамгийн хүнд зүйл байсан. Жишээ 10. Хүнд ажил хөдөлмөр хийлэгдэг, унах, бэртэх, түлэгдэх магадлал өндөр газар бол тоосгоны үйлдвэр барилга байдаг. Манай аймагт ойр байрладаг нэг тоосгоны үйлдвэрийн хувийн ажлаар очиход 13 настай охид ажиллаж исэн. Шүн хоноод үүрээр 3-аас 4 цагийн үеийг бараг буудсан юм шиг үлээ тэгж хүүхдүүд өөртөө ярьж илээ. Манай сургуулийн хүүхдүүд байгаагүй танихын аргагүй болчт юм бэлээ. Цалин сая төгрөг шахуу авдаг гэсэн. Тэндээ хонож байрладаг зуны халуунд халуун гал дотор байд юм бэлээ. Өвөл бас ажилдаг байх гэж ярьсан. Жишээ 11. 7 дугаар ангийн нэг хүүхэд байсан. Самбо жуудаа гаргаж хэлдэг. Зүүн бүсийн авраг, улсын аврагад байр эзэлж исэн. Өөрөө жижигэн биетэй ахынхаа морийг унаж аваад мориноос унтсан. Одоо тэр хүүхэд морьж унж чадахгүй, барилдаж чадахгүй болсон. Тархиндаа гэмтэл авсны улмаас нэлээд удаан эмнэлгээр явсан. Жишээ 12. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дээр хүүхдийн хөдөлмөрийн асуудал маш их байна. Тэгэхээр энэ оюутнууд 18 нас өрөөгүй хүүхдүүд байдаг. Зүгээр хөдөлмөр эрхлээд цалинтай цалингуу дадлага хийгээд явдаг хүүхдүүд зөндөө байдаг. Тэрэн дээр судалгаа аваад үзэхэд тэр дадлага хийлгэж байгаа газрууд хүүхдийг хайрлахгүйгээр зөвхөн зархал зорилготой байдаг. Хүүхэд гэж харах биш, ажиллах хүч гэж хардаг. Тухайн өдрөө тэр хүүхдээ албан байгууллага ажиллаад хийлгээд тэдний л ажил бүтжээвэл тэр хүүхэд хэдэн цагт босоод хэдэн цагт явж байгаа нь сонирн биш. Дадлага хийлгэж байгаа хүүхдээр цэвэрлэгээ хийлгдэг газрууд байна. Өглөө 9 цагаас эхэлдэг байтал өөрийн 5 цагт босоо явцдаг. Үүрээр 5 цагт босч явж байгаад тэр хүүхэд хүчирхийлэлд хүртүүл яах вэ? Ямар нэгэн асуудалд орчвол яах вэ гэдэг асуудал гарч ирдэг. Тийм тохиолдол гарч байгаа хүүхдийн хөдөлмөрийн мөрчлөг хийлгдэг тийм газрууд байна. Дадлага ярихаар хүүхдийн хөдөлмөрийг шулаад байгаа асуудал байна. Энэ бол байж боломгүй зүйл. Хүүхэд эрт очихгүй бол дадлага хийсэн тооцохгүйгээд хасчих учраас заавал хэлсэн цагт нь очдог. За гэх мэт жишээнүүд байна. За ерөнхийдөө манай подкаст маань энэ хүрээд өндөрлж гин. Тэгээд ойрын үед хурдан урдан подкастаа оруулж чадахгүй байгаад уучлаарай манайхаа. Тэгээд үнэхээр амжихгүй байгаа шүү. Одоо бас хурдан оруулахыг бодноо. Nova ганц удаа гэж үгүй олон ангит киногаа та бүхэн Mobi-Home болон бүх онлайн платформоор 7 өдрийн пүрэв гарагт шинэ ангиа хүлээн авч үзээрэй. Тэгээд одоо бол эхлээд 3 анги нь бол орцсон байгаа. Тэгэд өнөөдрийн подкасттай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Эцэст нь сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.